үзэгчтэй манай Frame podcast-ийн цахим сургууль төрийн бус байгууллагатай хамтарч хийж байгаа подкастын ээлж дугаарыг эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр бид нэг сонирхолтой сэдвийн талаар ярилцсан. За уламжлалт ёсороо бид соёл судлаач Гэрэл Магаа урьж оролцуулж байгаа. За ингээд энэ өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За зав гаргаад хүрэлцэн ирсэнд баярлалаа. За өнөөдөр нэг урддаг шалтгаан нь бид морин хуур морин хууртай холбоотой. За бас нэлээд маргаантай асуудлууд бас энэ төр яригддаг. Энийг бас жуулчтай тайлбар хийж явах үедээ бол бид нар бас ярьдаг. Ерөнхийдөө морин хууртай холбоотой өнөөдрийн сэдвээр ярилцсан. За уламжлалт ёсоор эхлээл үүсэл, домог, түүх тэрнээс л хоёул асуулт яриага эхлэе да. Морин хуур гэдэг бол монголчуудын яг язгуур уламжлалт, язгуур урлагийн одоо нэг хөгжмийн зэмсэг мөн. Ер нь бол монголчуудын яг энэ соёлын үг бид нар дотор нь та бас сайн мэдж байгаачлан бит болон бит ус үг гэл те. Бит ус үг нь дотроо 7 ад монголчууд хувааж үздэг. Ер нь бол монголчуудын соёлын үг өөрөө маш юм өргөн хүрээнд ялангуяа бит ус үг бол маш олон үг гэдэг 300 гаруй үг бүртгэлтэй байж. Тэрнийх нь нэг айн бол язгуур урлагийн ай гэж байна. Язгуур урлагийн ай дотор бол монголчуудын одоо уламжлалт морин хуур тоглох урлаг гэдэг энэ ай бол хамаарагддаг. Тэгэхээр ер нь нэг эртнээсээ монголчууд морин хуур хөгжмийг одоо хэрэглэж түүнийгээ сонсож уярж хайлж ингэж одоо дуу хуур, найр, наадам, зан үйл бүх зүйлтэй одоо салшгүй холбоотойгоор хэрэглэж ирсэн. Морин хуур гэдэг нь бол ер нь бол ойлгомжтой, морин толгойтой тийм ээ. Морины одоо үүсэлтэйгээр морьтой хамааралтайгаар бий болсон ийм хөгжмийн зэмсэг гэж ер нь бол үздэг. Ер нь морин хуур гэхээсээ илүүтэй хуур гэдэг бол манай судлаач нарын үзэж байгаагаар хуур гэдэг бол ерөөсө хөгжмийн зэмсгийн одоо монгол нэр одоо уламжлалт нэрийг бид нэр хуур гэж нэрлэдэг юм. Тийм учраас одоо ингээд аман хуур тийм ээ морин хуур одоо өөр ямар баян хуурч гэдэг юм олон төрлийн хөгжмийн зэмсгүүдийг бид нар хуур гэдэг үгээр төлөөлүүлдэг. Энэ бол хөгжмийн зэмсэг гэсэн утгатай ийм үг юм байна гэж. Тэгэхээр монголчуудын дунд яг бидний одоо морин хуур гэж ойлгоод байгаа энэ хуурыг бол бид нар за ялангуяа энэ өмнө говь, дунд говь, баян хонгор гэдэг юм энэ уртлын одоо говийн нутгуудаар морин хуурыг хил гэж одоо ярьдаг. Тэгэхээр хил хуур буюу морин хуур тоглохыг хил татах гэж бас ярьдаг. Тэгэхээр хил гэдэг маань өөрөө ном гэдэг үгтэй утга дүүдэг ийм үг байна. За баруун монголчууд руу болоод ирэхээр ихил болоо явцдаг тийм. Ихил хуур болоо. За туваагийн нарын дунд байж байгаа хуурыг игил хуурч гэдэг юм. Нутгийн аялгауны онцлогтой. Ингээд одоо бидний морин хуурын язгуур одоо өвөг дээдс гэж үзээд байдаг ихил гэдэг баруун монголчуудын хуур бол халахчуудын хил гэдэг үгтэй адилхан юм утгатай морин хуурыг илэрхийлж байгаа юм үг байх нэ гэж хэдүүл ойлгож байна. Тэгэхээр ер нь бол хөгжим судлаачид морин хуурыг судалсан маш олон эрдэмтэд байна л да. Одоо нөгөө Бадраугаа, Игнүш доктор одоо Жанцан Норуугаа ч юм уу тийм ээ зөв хөгжмийн эрдэнэ чимэг гэдэг ч юм уу маш олон судлаачид үзэж байгаа морин хуурын үүсэл гаргалыг бол дандаа домог зүгээр бид нэхэн одоо харж байгаа. Өөрөөр хэлбэл морин хуурын үүсэл гарлыг тодорхойлох маш олон домгууд байна. За эхнийх нь одоо мэдээж яг бидний хамгийн сайн мэддэг нөгөө хөхөн амжил. Хөхөн амжилын домог тийм ээ. За одоо энэ зүүн хязгаар нутагта нэгэн сайнэр цэргийн алба хаагаад баруун нутагт очиж суугаад сэндээс нэгэн одоо охинтой хайр сэтгэлтэй болоод тэгээд одоо бүх зүйл хугацаатай учраас цэргийн албанаас халагдаж их нутагтай ирсний дараагаар яг нөгөө охин чи намайг санах юм бол над дээр эргэж хурж ирж байгаараа гэд одоо нисдэг юм хармороо жонон хармороо өгж явуулсан гэдэг юм түүхтэй. За тэгээд байнгын иргэн одоо хайртай бүсгүүдээр очдөг байтал хажуу одоо нэг баян айлын ховч одоо юм те шар хүүхэн энэ одоо шөнийн цагаар юу хийж яваад байдаг вэ гэд ингэж харж агаад нисдэг юм далавчтай морь байхыг үзээд үүлийн хайжаа гаргаж ирээд хоёр далавчийг нь тас яргаж өргөж байгаа. Тэгээд ингээд талвчаа харгуулсны дараагаар нөгөө залуугийн жонон хар морь нь одоо өвчнөд илгүү одоо өвчжээ гэд. Тэгээд ийм сайн морь алдсантай их уйгаш болоод тэгээд тухайн морьныхаа сүүлээр одоо тий чавцыг нь хийгээд одоо морьныхоо толгойг төлөөлөж толгоос хийлээд за ингээд ном хийгээд морин хуур гэдэг бол анх ингэж үүссэн гэдэг хөхөн амжилтын домог. За шувуун саарлын домог байна. За мөн адилхан шувуун саарл бүхий одоо ийм эрмэг одоо голын ирэг дээр өмчин саарлуунгыг нэгэн ядуу хүү олж аваад өсгөөд ижилдэн тасаж байж байгаад манжийн одоо ийм нэгэн амбарны уралдаанд төрүүлээд за тэгээд энэ моринд нь хар одоо буцааж одоо шуналтаж тэр ноён авах гэж оролдоод дийлэхгүй болохоор нь хорлоод одоо морийг нь алдсан гэдэг юм те. За ингээ морио сананд дурсаад ингээд морин хуур үүссэн.
За Балчин хээрийн домог гэж бас яг юм дом. За дөрвүүдийн ямар далай хааны домог гэж бас байж байна. Дөрвүүдийн далай хаанаас жил болгон одоо Манжин хаанд одоо юу өгдөг. Нэг сайн морь өгсөн чи 3 жил нутаг руугаа гүйсэн тэр сайн морийг өөрийн болгож байгаа. Тэгээ тэр морио мөнхлөхийн тулд ингээд морин хуурсан гэдэг юм домог. За ингээ ер нь бол бүхий л домгууд бол яг уу гэр их сайн морины, ирэмгийн морины, тэ нистэг морины, одоо эзэндээ чин үнэнж морины. За тэр морины зан ааш, аягийг нь, явдлыг нь ингэж одоо хүн санан дурсагтаа гаргасан гэдэг одоо ийм домгуудтай байж байгаа. А яг хоо зарим тохиолдолд зарим нэг домог дээр бурхны шашны холбоотойгоор гарч ирсэн болоо да гэж ярьдаг. Одоо тэр ээж нь нас ороод ээжигээ санахын эрхэнд одоо тийж одоо юм хуурын аялгау бий болгож бүвэн дуус мэтэр одоо уянгалуулад ингээд энэ их хуур их хил буюу их хил гэдэг нэртэй болсон гэдэг. Энэ домгийг би сонсоод байна шүү. За дараа нь болохоор яг нутаг даагаж одоо гадаадад гадагшаа хил давуулж одоо худалдаа арилжаа хийсэн морин нутаг руугаа гүйжиж хил давсан учраас одоо хил гэдэг одоо юм үг бий болсон гэдэг юм. Маш олон домгууд энэ дотор бий. Ерөнхий утга нь бол яг морины тухай байдаг учраас бид нар морин хуур гэж одоо ингэж нэрлэж үүдийг хэрсэн юм түүхтэй ахна. Тэгэхээр яг монголчуудын яг энэ морин хуур нь өөрөө онцлогтой л доо нутаг нутгийн юм онцлогтой. Одоо тухайлбал одоо юу гэдэг халахын нэг өөрөөр тоглодог те баруун монголчууд нэг өөрөөр тоглодог. За говийн бүсийнх нь нэг өөрөөр гэдэг ингээд ийм ялгаануудаас дотор нь бие биеондоо хоёлын талаар илүү дэлгэрэнгүй бас ярилцах байхаа. Системтэй яваатай хоёлаа. За тэгээ. За энэ дээр манай нэг аяллаа хөтөлбөрт морин одоо ихшлэн гээд хөгжмийн үйлдвэр байдаг та одоо тэнд очиж ингээд морин уртаа танилцах юм аялал хийдэг. Ер нь хөгжмийн зэмсэгтэй. Тэгээд тэрийг үзсний дараа урлагийн тоглолтод төмөн ихч гэдэг юм үзэхэд илүү утга учиртай болж бууж байгаа юм л да. Одоо хүмүүс үзэж байгаа юм. За зүгээр нэг очиж тоглолт үзэх бол нэг өөр асуудалтай. А энэ хөгжмийг ингэж хийх юм байна. А энэ нь энд ингэж дуурдаг юм байна гэж мэдэрч үзэх хоёр айгу ялгаатай байгаа юм л да. Тэгэхээр тэн дээр айгу олон морин байсан л да. Зарим нь ингээд царыг нь модоор хийцэн байна, амтны арьсаар хийцэн байна. Дуулт муулт нь нэлээд ялгаатай байх шиг байна л да. Яг хуурын төрлүүд гэж байна. Яг түрүүн хуурын одоо үүсэл дээр бас яригддаг л да. Зарим судлаачид бол юу гэдэг вэхээр одоо түүхэн сурвалжуудад жишээлбэл хятадын эртний сурвалжуудад ч юм уу тийм ээ. За хүннүүчүүд бол одоо ингээд нэгэн ийм одоо ном бүхий хөгжимтэй. За түүгээр одоо маш их одоо ийм найр цэнгэл дээр хүртэл одоо хөгжимдөн одоо ингэж баясан цэнгэдэг тухай одоо ингэж өгүүлсэн байдаг. За зарим эрдэмтэд болохоор 13 дугаар зууны үедэр ч гэсэн ийм маш олон ийм зүйлүүд бий. Мөлгөр домгийн одоо тэр зүйлүүд бий. А зарим эрдэмтэд юу гэхээр одоо энэ хятадын одоо эртний уламжлалт хөгжим бива гэдэг хөгжим биш үү? Пипа гэдэг. Пипа гэдэг хөгжим бол манай монголчуудын морин хуурын бас ихээ. Пипа гэдэг хөгжим бол манай Монголд байжгаад хятад руу одоо гарсан. Тэгээ хятадын уламжлалт хөгжим болсон ийм хөгжим гэж одоо бас үздэг судлаач нар байна. За ингээд Ихьян улсын үед тэр хааны орд найрал маш том найрал хөгжимтэй байсан тухай их мэдээлэлтүүд бас сурвалжууд угаасаа батлагдсан байдаг. За тэн дээр бол яг нь бипа, морин хуур, за бипа хөгжмөөс халаалсан маш олон юм номд хөгжмийн зэмсгүүд хүртэл ингээд тоглогддог байсан. За морин хуур бол бипа хоёр салшгүй юм холбоотой гэж тайлбарлах нь бий. А зарим судлаачид болохоор хөргөө тэр чинь одоо манай Монголын хөгжим бишээ тэр чинь одоо юм тустай ийм хөгжмөөж гэж үздэг. Яг нөгөө морин хуур гэдэг бол өөрөө номд одоо хөгжмийн зэмсэг ном буюу одоо бовт одоо орсуудаар бид нар симчок гэж яриад байдаг шүү дээ тий тэр татдаг номыг симчок гэж ярьдаг. За ийм одоо хөгжмөө тэгэхээр дэлхийд даяараа ийм номд хөгжмнүүд бол байдаг. За энэ номд хөгжим болгон ч өөр ингэсэн одоо тухайн улсын үндэстний соёл сэтгэлгээг агуулсан ийм хөгжим болж одоо ингэж хөгжиж дэлгэрч ингэж явдаг. А монголчуудын соёл сэтгэлгээнд бол яг үгээр илүү морин нэрдэн гэж үздэг учраас морьтой холбоотойгоор ингэж гарч ирсэн ийм хөгжим юм аа л гэж ингэж тайлбарлаад байгаа. А тэгээ тэр хуурын чинь төрлийг нь дотор номд хөгжим хуурын дотор бид нар чи олон англисаас за пипа гэдэг хөгжмийг бас дотор нь ингээ оруулчихдаг юм байна. А гэтэл ганцхан ялгсан хууртай одоо энэ суухан хуурч гэдэг юм а тийм ээ буриадуудын дунд хэрэгэлдэг юм хуур байж ах жишээтэй за шанган хуур байх жишээтэй за халахуудын одоо энэ дөрвөлжин модон цартаа их л хуур за тэрнээс ер нь дөрвөлжин модон цартаа болохоос өмнө бүхэл хуур бол ийм ширэн буюу арьсан цартаа байсан л гэж үздэг. Одоо энэ баруун монголчуудын дунд бол яг их л бол яг арьсан цартаа хууртай болоод байдаг. Тэгэхээр энэ
Арьсан цаартай хуур, модон цаартай хуур бол хожим яг хуу морин хуурыг чи бид нэр илүү тайзны хэлбэр рүү орууллаа шүү дээ тийм ээ. Хүмүүс түгээгээд одоо хүргээд за энэ олон нийтэд түгээсэн ажиллаараа бас бид нар чинь ЮНЕСКОд их үнэлэгдэжсэн ийм одоо Монголын шилдэг туршлага болж одоо ингэж хөгжсөн. Тэгээ морин хуур чинь тайзан дээр гарч ирснээсээ хойш нооттой, хөхтэй, хөглгөөтэй тий тодорхой стандарттай за тэр нь дөрвөлжин цааштай тэгээ хийц ухаанч гэсэн ингээд стандарттай ингэж болж ирсэн. Тэрнээс өмнө нь бол яг гэрэг тухайн нутаг тухайлбал одоо тэр шанган хуурын домогч нь шүү дээ. Одоо нэг эмэгтэй цайгаа ингээд сүү цай цамраа зогсож байтал хялгас харагдаад байгаа хөөхгөөд байсан учраас амжилгүй тэрийгэ хутгачаад тэгээ дараа нь нөгөө салгаж авах гэсэн наалцсан болохоор нэг талыг нь үзүүрийн амандаа зугаад нөгөө талыг нь гараараа таттал ингээд нэг юм өрмөц гоё хөгжим дуурсан. За үүнээс эхлээ шанган хуур гэдэг хөгжим бий болсон ч гэдэг юм а тийм ээ. Гэх мэтчил ингээд шанган хуур, суухан хуур одоо сүүлдээ ингээд толгоогоор бид нар ч одоо морин толгойтой учраас морин хуур. За матар толгойтой матар хуур, заан толгойтой тийм ээ, луу толгойтой. Тэгээ маш олон одоо энэ чандамн толгойтой гэдэг ингээд яг эннээсээ хамаарат бас өөр болох нь би. Гэтэл ерөнхийн нэг дууралт болоод тэр жоохон ялгаатай болохоос утга язгуурын хувьд уламжлалынхаа хувьд бол адилхан. За та түрүүн ЮНЕСКО гэд дурдлаа. За би одоо бас нэлээ маргаантай нэг юм руу орох гэдэг л та. За тийм нэг жоохон эвгүй асуулт биш магадгүй. Намайг хятад оюутан байхад бид нарыг нэг юу үзүүлж ирсэн. Одоо том юм тоглолт үзүүлж ирсэн. Тэгээ хятадын их 5 үндэстний хөгжим гэдэг. Тэн дээр бид нарт үзүүллээ л дээ. За тэн дээр мэдээж хаан үндэстний хөгжим байна. Хаан зуу гэдэг. Хаан тэгээд ман зуу буюу манж үндэстний одоо нэг хятадын календар гараад гэсэн нэг юм ингээд тоглоод байдаг тийм. За тэгээд зан зуу буюу төвд. Тэгээд уйгур зуу буюу уйгурууд. За тэгээд мөн зуу буюу монгол гэдэг. Ингээд их 5 үндэстний одоо хөгжмийн одоо хоор тоглолт болж ирсэн. Тэн дээр бас ингээд нэг бүртгүүлсэн барьсан энэ тэрэг хятадууд бас тийм ярьж ирсэн. Тэгээд энэ ЮНЕСКОд ер нь манайх хизээ бүртгүүлв тэр процесс ер нь яаж явагдав? Яг ЮНЕСКОд бол бид нар морин хуурын уламжлалт урлаг гэдэг өвийг соёлын бие тус өвийн үндэсний төлөөллийн жагсаалтад 2003 онд бол бүртгүүлсэн. ЮНЕСКО бүртгүүлсэн. Гэхдээ одоо морин хуурын тархацыг хэдүүлээ ярих болоод байна л да. Ингээ ярихаар морин хуурын тархац гэдэг бол зөвхөн Монгол улсын хилээр хязгаарлагддаг. Яа тэгэхээр Монгол улсын хилээс гадна одоо энэ Шинжаан уйгуруудын тэгээ Туваа нарын ингээд маш олон Монгол туурхтнуудын тухайд ярьж байгаа байхгүй. Монгол туурхтны хөгжим юм аа, Монгол үндэстний хөгжим юм аа гэвэл бид нар одоо ЮНЕСКОд бүртгүүлэхдээ тэр хятадуудтай аргыг нь бүртгүүлэхээс өөр арга байхгүй. Яагаад гэвэл тэр бид нар яг хятадуудын нэрэнд ор байгаа юм шиг боловч хятад дотор байгаа нэг Монгол гэдэг нэг үндэстний одоо үндэсний хөгжим нь одоо морин хуур юм аа гэдэг энэ ангиллаар нь татагдаж авч бид нар ЮНЕСКОд ингээд хамтраа бүртгүүлж байгаа байхгүй. Тэр чи аргагүй шүү дээ. Одоо тэр өвөр монголчуудын дунд ч морин хуур нь байж байдаг, Шинжаан өврийн дунд ч тэр эхлэн байж байдаг тийм ээ. Тэгэхээр тэр чинь яг улс ЮНЕСКОд бүртгэгдэхэд бол энэ яг Монгол улсын гэдэг өвөөр бүртгэж байгаа болохоос биш Монгол туурхтны гэж авч бүртгэдэг. Тийм учраас тухайн улсынх нь нэр ороод байгаа байхгүй. Тэгээ ингэж бол хамтарч бүртгүүлсэн. Гэтэ энэ дээр бол яг хүмүүс одоо маш их юу ярьдаг л та энэ Монголын өв байхад ягаар хятадтай хамтарч бүртгүүлдэг. За хөөмөө ялгаагүй, уртын дуу ялгаагүй тийм ээ маш олон үүд ялгаагүй. Яг үүнтэй адилхан одоо өмнө нь хоёулаа ан авын дугаар дээр иржсэн шүү дээ. Бүрэг дээр ан хийх уламжлал бол дэлхийн дахны 11 улстай хамтарч бид нар одоо энийг бүртгүүлсэн. Яг тэднэрт яалтчгүй бүрэг дээр ан хийдэг уламжлал бэж ил байдаг. Тийм ээ тэрнтэй адилхан монголчуудын яг ийм уламжлалт хөгжим гэдэг байгаа морин хуурч гэсэн бусад яг монгол туурхтнуудын дунд хөлийн гадна байж байгаа тэрийгэ хөгжүүлж байгаа бас энэ зүйлээр нь ЮНЕСКОд бас давхар ингэж бүртгүүлсэн л гэж одоо тайлбарлая да. Тэрнээс ер нь бол хэрүүлийн алим шидэд ингээ яриад байл дуусахгүй л да энэ чинь бас нэг үнсэрхэг үзлэлийн үндэсний үзлийн юмнууд бас болоо явж гад байдаг. Тэгээд яг хуамын тооллогыг ингээ харж байгаа хятад хаан үндэстний дараа 2 дор үндэстэн бол бараг Монгол үндэстэн. Орч байгаад байгаа 6 сая гаруй хуам байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яалчгүй бас нөгөө хөндөгдгөл дээ. Энийг чинь олж мэдчихээ сонсчоод яагаад би энийг асуудыг зориуд танаас би асуугаад байна гэхээр одоо жишээ нь өвөр Монголыг үзчихэд би Монголд очлоо гэж ярьдаг байхгүй. Жуулчтай. Яг л ах уу байгаа юм чинь. Тэгээд ирээд ингууд
морин өрөөдө тоглож би хятад явж байхдаа энийг харсан шнэ хятадтай биш юм уу гэлдэгдэг байхгүй. Тэгэхээр бид нар ингээд хөдөлж тайлбарлах зүгээс энийг бол айгу зөв тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй. Ийм учраас бид нар ингэж байгаа шүү. Хятад гэсэн монгол үндэстнүүд байдгаа. Ийм үндэсний цөөнх ингээд утгаараа ингээд тайлбар өгөөж зүгээр юм шиг санагдсан. За аялал жуулчлал гэснээс бид морин өрөөг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болох талаар ер нь таны бодол. Яг бидэрт юу анзаарагдаад байна гэхээр надад соёлын хувь хамгаална гэдэг ярддаг хамгаалах нь бол зөв. Гэхдээ тэрийг хамгаалж яана гэдэг энэ гараа ингээд суучих болохгүй шүү дээ. Хав дараад нэг магадгүй ингээд түгээгээд дэлгэрүүлээд ач холбогдлыг ойлгуулад магадгүй эргэлтэнд оруулах юм бол энэ өөрөө бас ач холбогдыг ойлгоод хамгаалаад за тэндээсээ тэгээд үр ашигаа хүртээд явах юм боломжтой гэж хараад байдаг л да. Тэгэхээр морин хууртай холбоотой аяллаа бүтээгдэхүүнүүд бол байдаг. Тэгээ одоо яваад энэ тэнд очиод ингээд морин хуурны сургалт болоод ингээд тоглож үзээд хийж үзээд ингээд явж байгаа аяллууд. Тэгээ энэ бүтээгдэхүүн болох тал дээр ер нь хэрхэн ямар байх бол яг судлаач хүний байр сууриас та хэлэх юм бол яг манай монголчуудын соёлын өв дотроос аялал жуулчлалын бүтээгдэхүүн болж байгаа одоо энэ аялал жуулчлалын эргэлтэнд орж байгаа энэ өвүүдийн дотроос хамгийн бас их олон нийтэд хүртээмжтэй нээлттэй байдаг бүх жуулчдад бүхэн ч яах вэ ерөнхийдөө ихэнх жуулчид төрж ирээ тэрийг үзээс ойлгож хардаг. Энэ өвүүдийн нэг 100%-аар бол ерөөсөө хөөми, морин хуур, уртын доо эднэр бол ордог. Энэ бол яардын язгуур урлаг. Тэгэхээр тухайн улс оронд айлчилж байгаа хүн бол мэдээж нэгдүгээрт бол байгалийн сайхныг нь үзэн ямар одоо тий орчин байгальд амьдрдیں۔ За дараа нь ямар хоол унд иддгийг. За амьдралын хэм маягийн юу ингэчээ дараа нь ерөөсөө энэ хүмүүсийн үндэсний хин язгуур урлаг нь яг юу дуу хуур найр наадам тий тэрний юу ингэ бид нар ч гэсэн гадаадаар аялж явал тэрийг нэлээд сонирхдаг. Тийм шүү дээ. Сая одоо Аргентинд гэхэд би зүгээр тангог очиод үзэж байгаа байхгүй тий тэр яг үндэсний урлаг болчихсон. Адилхан л та тэгэхээр. Тийм. Тэгэхээр яг уу яг ийм язгуур урлагийн үгээс аялал жуулчлалын эргэлтэнд өөр бид нар ингээд хөсөө өсөөг нь бол аяллаа эргэлтэнд бол ордог. А гэхдээ төрөөс энийг бол маш сайн дэмждэг. Ер нь бол морин хуурын уламжлалт морин хуурыг бол ялангуяа Монголын төрөөс маш сайн дэмжсэн гэж би бол боддог байхгүй. Яагад бол морин хуурч өөрөө 1992 онд албан ёсоор морин хуурыг тайзны юунд гаргаж ирээд түгээн дэлгэрүүлэх ажил маш их өрнөд. За ингээд анх удаага морин хуурын чуулгатай хүртэл болсон. Энд чинь бол яг морин хуурыг одоо аяллаа эргэлт морин хуурын чуулга гэдэг бол өөрөө бас нэг аяллаа бүтээгдэхүүн болж байгаа. Аяллаа нэг маршрутад орж байгаа юм зүйлсээр орж байгаа юм үйл явдал шүү дээ. Тэр маш их анхаарсан. За ингээд сүүлд чинь бас ялангуяа энэ дотроос одоо манай судлаач Завхан аймгийг бол айгүй сайн жишээ олгож тайлбарлаад байдаг л да. 200 жилийн дотор илүүтэй 999 морин хуурчийг бэлтгэж отхон тэнгэр уулын одоо бэлтээр морин хуурын татлага тоглож байсан байж байгаа. 2006 онд 800 одоо морин хуурч 800 уртын дуучин гарах гэд 800 морин хуурч бол ядах юмгүй 800 уртын дууч ядах юмгүй өрөөсөө аймагуудаас хуурн цуглараад 800 жилийн агаар тоглож байсан байж байгаа жишээтэй. Тэгэхээр монголчууд бол өөрснөө их түвэн дэлгэрсэн одоо энэ монгол даяар одоо бид нар зан үлийг ярьлаа гэж одоо тий гүний ариг хэсэг уламжлалгээл ярангуут чинь за нэг зөвхөн төвийн нэг 16 сумдад байдаг ч гэдэг юм уу тий ингээд өөр хоорондоо маш эрс тэрс ялгаатай юм соёлууд байх нь байгаад идэг. А гэтэл язгуур урлаг гэдэг бол өөрөө тэр дундаа морин хуур гэдэг бол Монгол улсын нутаг дэвсгэр Монгол туурхтны хэмжээнд маш өргөн дэлгэр тархсан ийм өв байж байгаа. Энийг тархахын тулд ч гэсэн Монголын засгийн газар бас нэлээд хэмээсэн л дээ. А яг монголчуудын би энэ дээр бас юу гэж бодохоор монголчуудын соёл сэтгэлгээ бол өөрөө адуунд их хайртай. Монгол хүн чинь адууг маш их шүтэж биширдэг, хиймэртэй гэж үздэг. Тийм ч учраас морин хуурыг татгаар тухайн айлын гэрийн жавар үргэлээ, хиймэр сэргэлээ гэл тийм ээ. Тэгээ бүх найр наадамдаар морин хуур уртын дуугаар эхэлдэг ийм зүйлүүд явж байна. Тэгэхээр энэ морин хуурын татлага нь ч гэсэн өөрөө яг морины одоо хүний самсаа ширхруулдаг яг амьдаар нь яг хажууд нь очиад чуулган морин хуурыг сонсох хүдэн гээд уцсны цаанаа сонсох, дэлгэцний цаанаа сонсох тэнгэр газар шиг ялгаатай байдаг шүү дээ. Тэгэхээр монголчуудын соёл сэтгэлгээнд өөрөө энэ морин хуур гэдэг бол маш их ижилдэж, наалдаж, дассан ийм хүүжим учраас хүмүүс тэр хэрээрээ бас их хайртай байж их түгээн дэлгэрүүлэхэд хүн болгон айгүй их анхаарал тавьдаг юм байна гэж би бол ойлгодог. Тэгээд энэ морин хуурын татлагуудын төрлийг сая одоо жишээлбэл ярьж хат яг нутгаар жижиг сайжиг бол ялгаатай. Морин хуурын татлага гэдэг чинь ерөөсөө морины явдлыг айгүй их төлхөө татах гэдэг шүү дээ. Тэнгүүд одоо ингээ говийн аймагуудыг болоод ирэнгүүт ч одоо жонон харын морины явдал гэх юм уу те. Жонон харын явдал гэл эхлэнгуутлаа богдын жононгийн явдал, үүзэн зээс бэсийн жононгийн явдал гэл ингээд олон төрлийн ингээд жонон бэсийн явдлуудыг. За ингээд говийн одоо бүс рүү ороод ирэхээр уйлгын шарын явдал, өмчин цагаан ботгоны зээгийн айдас гэдэг юм уу ингээд нэг өөр болоод
яг тухайн байж байгаа байгаль, цагуур одоо тий тухайн ард түмний илүү илэрхийлдэг юм дээр таарна. За ингээ баруун монголчууд руу ороод эхлийн айц татлага болоод ирэхээр бүр ингээд дотроо арай л хоёр төстэй болоо. Нөөх нь бие биелгээтэй татлага. Бие биелгээний татлагнууд одоо гэдэг нь цацал биелгээний татлагч гэдэг юм. Мөргөл биелгээний татлагч гэдэг юм. За энэс гадна тусдаа яг зөвхөн эхлийн татлагууд байж гэдэг. Дөрвөн ойр дүүрээч гэдэг юм. Эвэн голын урсгалч гэдэг юм. Яг тухайн бүс нутагт байж байгаа онцлогоор бас ингээ хадгалагдаад идэг. Тэгэхээр энэ болгоныг нь одоо бид нар хэрэг одоо аялал жуулчлалын эргэлтэнд оруулаад үнэхээр сайн энийг нь ялгаж салгаж зааг ялгааг нь тайлбарлаж өгөх юм. Татлага болгон онцлогтой. Тэгээд татлагнаасаа гадна хуур болгон онцлогтой. Халахад тоглож байгаа хуур, баруун Монгол тоглож байгаа хуур, бориодуудын суухан хуур. Өөр штэ бас дотроо ялгаатай. Тэгэхээр энэ болгоноороо бас хүмүүсийн өөрийнх нь гэсэн яг тэр соёл сэтгэлгээнд байгаль цаг ууртайгаа нэлээд нийцэж гарч ирсэн учраас энэ бол язгуур хөгжим болоод энэ Монгол даяараа бас маш их түвэнд тархсан ийм одоо өвийн төрлөөр тооцогддог. Тэгээд энэ морин хуурын татлагч юм бас их гоё. Одоо жишээл морины явдлыг бид нар дотор нь одоо тийм жороо, сайвар, арилжаа, за одоо халтраа, хар алхаатай ч гэдэг юм ингээл олон янзаар ангилдаг шүү дээ. За тэгвэл жороон дотор одоо уран жороо, усан жороо, тэлмэн жороо, хонин жороо, тэмээн жорооч гэдэг юм ингээд олон янзтай. Тэр болгоныг морин хуураар ялгаа салгаатай ингэж гоё. Яг морины явдлыг уран гоёор чимэглэлтэйгээр илэрхийлж байгаа юм шиг ингэж татдгаар бол морин хуур бол өөрөө маш гайхамшигтай. Тэгээ ерөөсөө бусад ямар ч нэг одоо Европын зарим хөгжмийн номд хөгжмийн зэмсгүүд чинь зарим өнгөн дээшээ доошоо хүрдгүү ч юм уу эсвэл зарим нэг юу татхад ийм хэцүү болоод идэг ингээд тэглээд идэг юм байд юм байна л да. Морин хуур бол ерөөсөө хөгөө дураараа тааруулдаг. Эхэл мэхэлийн бие биелгээний айзууд гэсэн тийм шүү дээ. Тухайн одоо ямар нэгэн нот гэж байхгүй. Заавал одоогийн нэг юм тайзны морин хуур шиг заавал фас юм болоос тий ингэж юу яана хөг тааруулна гэдэг юм байхгүй. Өөрийн сонсголоороо хөгөө тааруулж байгаа л ямар л айзыг тоглож чаддаг. Тэгээ үүгээр бол морин хуурын аялал татлага бол маш онцлогтой. Бусад дэлхийн хөгжмүүдээс илүү тэр нь маш онцлогтой. Ялангуяа юм ширэн цартай хуур бол бүр илүү. Ширэн цартай хуур, модон цартай хуур хоёр сонсохоор ингээд цохилго ялангуяа уртын дуу даагаж тоглож байгаа тохиолдолд тэр цохилго, шуранхаа, нуглаа эднэрийг бол хийхэд ширэн цартай хуур бол маш гоё амьд сонсогддог гэж одоо бас хуурчид одоо их хэлчихэд одоо энэ хөгжмийн зохиолч судлаач нар бол дуу нэгт бас их ярьд юм л. За соёл судлаачийн үүднээс ингээ харахад одоо энэ морин хуурыг за энд ингээл дуулан, секц янз бүрийн ажиллаж байна. Ер нь одоо авч үлдэх тал дээр бид нэр одоо ямар ажлыг сайн хийж байна. За ямар ажлыг одоо илүү сайн хиймээр санагддаг вэ? Ер нь бол яг морин хуурыг чи бид нар хөгжмийн зэмсэг учраас хөгжмийн зэмсэг гэдгээр нь айгуу сайж байгаа сургалт хийж байгаа, дуулаа хийж байгаа. Яг одоо энэ тайзан дээр гарцсан байж байгаа хөг хөглөгөө одоо тий 4-5 тавцтай ийм хөглөгөөтэй морин хууруудыг бол бид нар айгуу сайн сургалтын дээр хамруулж байгаа. Хүүхдүүд ч гэсэн энэ сонирхдаг. Гадаадынхан бас айгуу сонирхож сурдаг. За ер нь бол морин хуурыг илүү хөгжүүлэгч гэдэг юм а тийм ээ. Хөглөгөө оруулдаг тийм юмнууд нь айгуу сайн хэрэгжээд. За энэ дээр бол ялангуяа өвөр монголчууд бас бүр айгуу айхтар ажиллаж байгаа. Цахилгаан морин хуур гаргацсан байна. 4 чихтэй морин хуур гаргаж үзсэн, 3 уцтаа болгож үзсэн гэд янз янзаар ингээд инновац хийх гэж үзээд тэгэл тэрэн дотор эн чинь инновац шүү. Энэ бол те морин хуурын гол шин чанарыг байхгүй болгож байна. Үгүй энэ арай илүү хөгжүүлж байгаа гэдэг юм ингээд. Тэгээ энэ явдал анх юунаас эхэлсэн бэ гэсэн чинь миний уншижсанаар бол одоо юу яасан байна л да. Тайзны морин хуураар уртын дуу тоглоод за ялангуяа эрэгтэй хүний уртын дууг дагаж одоо морин хуур бол дагаж тоглодог шүү дээ. Тоглоход доод өнгөн заримдаа хөрхөө ойлоо, заримдаа дээд өнгөндөө хөрхөө ойлоод ингээд яг нэгэн одоо нотоор тоглоход. Тэнгүүд их л бол хамаагүй шүү дээ. Энэ чинь бол ерөөсөө ямар ч өнгөөр л тоглодог. За тэнгүүд морин хуурыг байнга ингээд нөгөө чихийг нь мушгаал нөгөө ингээд ахаар тайзны юм дээр бол зохимжгүй байна гэж үтсэн юм байл л дээ. Тэгээ өвөр монголчууд бол энийг нэлээд хөг хөглгөөг нь бас өөрчлөөд янз янзаар тааруулдаг. Одоо бид нэр гитар тоглохдоо хөлгөө тааруулдаг юм хавчаа шиг мэд юу төглээд хэрэгч одоо. Тийм байдаг шүү дээ. Тиймтэй хүртэл болгож янз янзаар л үтсэн юм л.
Тэгээ ер нь бол сургалт морин хуурыг түгээн дэлгэрүүлэх яг уламжлалт язгуур хэв шанжаар нь тоглуулах гэдэг нь хөгжим гэдэг талаас тоглуулах гэдэг талаас бол маш сайн хэрэгжиж байгаа. Ер нь бол морин хуур сүүлийн жилүүдэд нэг за ерөнхийлөгчийн захирлаг хүртэл гарч ийн 24 тэгээ бүх метр айл болгон морин хууртай байх хэрэгтэй гэл тэ морин хуурыг дээдлэн шүтэх хэрэгтэй, морин хуурыг одоо олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг дэмжих хэрэгтэй. Тэгээд 24 онд ч морин хуурын чуулга чинь дахиад бүр өргөжөөд ингээд нэрийг нь хүртэл бид нэр солиод ингээд энэ бол айгүй сайн ажлууд явагдаад байна. Миний харж байгаагаар юу нь жоохон байдгүй хэр морин хуур монголчуудын сэтгэлгээнд морин хуур бол зөвхөн хөгжим төдий биш байхгүй. Морин хуур чинь өөрөө маш олон одоо хуурыг амьтаа гэж үздэг. Морин хуур, цуур ер нь бол монголчууд хөгжмийг амьтаа гэж үздэг. Тийм учраас одоо юу гэдэг тэрнтэй холбоотой маш олон зам үйлүүд ээж идэг, хорио цээрүүд ээж идэг. Хим дуртай нь одоо морин хуурыг ингээд морин хуурыг хаана байрлуулах уу, хаана тавих уу гэдэг нь хүртэл ийм тогтцсон одоо ийм хорио цээр хүртэл бийж идэг. Тэгэхээр морин хуурыг монголчууд яаж хүндэтгэж, дээдэлж аль 13 дугаар зууны үеэс эхэлж ингэж үздэггүй те. Ерөөс морин хуурыг хүндэтгэн дээдлэн гэдэг бол Монгол адуугаа дээдлэж байгаатай адилхан шүү дээ ер нь бол. Монголчууд одоо тийм үстэй мориныг барьж авал тарих төлөвөнд зодож нүдээд ч юм эсвэл гадны нэг хүн хурж ирэл морийг нь хулгайлаад инээ тэрхээр ямар эмзэг ханддаг вэ монголчууд. Тэр нь одоо л хадгалагдаад идтэй адилхан морин хуурыг хүндэтгэх тэр шинжийг нь бас бидлүү бид нэр түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй гэж би бол боддог байхгүй. Жишээлбэл одоо нөгөө манай Юнданбат судлаач юу гэж ярьсан гэхээр тэр увсын тэсэд юунд явж исэн юм. Хэрийн судалгаанд явж хаад нэг нь настантай уулзаад ярихад морин хуур бол амьтай. Морин хуурыг бид нэр одоо гэрийнхаа одоо баруун хой талд одоо ингэж байрлуулж одоо ингэж байнгын хадгалдаг. За ер нь бол монголчуудын морин хуурыг тэгж хоймортой заалдаг тийм одоо ёстой. Тэгээ газар хөргөхгүй, орон дээр тавихгүй. Морин хуур амьтай учраас орон дээр тавьчих юм бол хүүхдийн байр булаацалтаад байдаг. Тухайн айлд одоо үр хүүхэд тогтхой ойлгох гээд байдаг гэж үзэж байгаа юм. Амьтай учраас тийм айл. Тэгээд ийм учраас бид нар одоо тийм дэг яс хүртэл тогтцсон байх нь шүү дээ, тий. Одоо ингэж бол бид нар энийг хадгалдаг гэж үздэг. Тэгэхээр хууртай айлд, хуурын аялгау гаргадаг энэ айлд бол үр хүүхэд өнөр өтгөн байдаг, адуу мал өсдөг, үргэлжийн одоо инээ таргам, наадам цэнгэн болж байгаа юм шиг ийм аз жаргал байдаг гэж юу ингэж үздэг. Монголчууд тийм учраас нүүдэлчин монголчууд ингээ нүгөө явчихтаа тэгэл морин хуураа хүртэл байнгын аваад нүгээл айл болгон морин хууртай гэж тухайн айлд орхсон хүн болгон морин хуурыг заавал татаж одоо гэрийн жавар үргэнэ гэдэгтэй адилхан гадны хүн орж ирсэн хүрэн тоглож чадахгүй бол гар хүрдэг одоо ийм боломжлууд хүртэл байсан байж байгаа жишээтэй. Тэгэхээр бид нар бол ерөөсөө тэр ерөнхийлөгчийн захирлаг айл болгон одоо морин хууртай байх ёстой гэдэг яг энэ зарлиг бол би айгүй зөв гэж бол боддог байхгүй. Чи заавал энийг тоглох албагүй. Тэгжээж энэ чинь бас бид нар таны түрүүний хэлдгээр би энэ хөгжмийн чинь хятадд харсан штэ гэж тэх юм бол те. Үгүй энэ ч манай монголчуудын яг ийм хөгжим өө. Монгол хүн болгон ингэж морин хуурыг хүндэтгэн дээдэлдэг. Монгол айл болгонд морин хуур байдаг. Энэ бол яг тухайн морин хуурыг монголчууд өөрийн болгож өөрөмшүүлж бидний юм, бидний бүр язгуурын юм гэж авдаг. Маш энгийн алхам гэж би ойлгодог. Гадны иргэд сүүлийн үед морин хуур нэлээд сонирхож байна л да. За миний таньдаг хуурчдаас Япон руу явж байна. За хятад руу ойлгомжтой явж байна. Өмнө Солонгос руу бас явж байна. За гих мэтлээ Америкт одоо бас явж байна. Ер нь энэ тал дээр таны бодол. Би бол энийг яг одоо морин хуурын ач холбогдол соёлыг бас түгээж дэлгэрүүлж байгаа ойлгуулахад их нэмэртэй алхам болох юм болоо гэж хардаг байхгүй юу. Энэ тал дээр таны бодол. Би бас тантай яг санал өгнө. Бид нар одоо ерөөсөн дэлхийн бүхэл хөгжмийн зэмсүүд тийм шүү дээ. Одоо юу гэдгийг нэг хийл одоо хаана үүсдэг тийм ээ. За нэг газар үүсэл төгөлдөр хуурч гэдэг юм аа үүсэл тэгэл дэлхийд даяар бид нар харин ингэж хүмүүс сонирхон тоглоо судал тарсан учраас дэлхийд дахинд танигдсан тийм. Тэрүүгээрээ тухайн улсын соёлыг таниулж яадаг юм болж байна. Тэгэхээр морин хуурыг ч гэсэн ер нь бол бид нараа маш сайн одоо гадны хүмүүс ч гэсэн суралцаад байдаг. Гадагшин түгээн дэлгэрүүлж яадаг. Энэ бол харин эсрэгээр айгу зүг байхгүй. Ер нь бидний сонирхол өөрөө тийм л байх хэрэгтэй юм чинь дэлхийд дахинд өөрийн өв соёлыг таниулна гэж бүгдээрээ нэгдсэн бодолтой бодлох баримталжил тэрний төлөө зүтгэжил явдагтай яг адилхан хөгжмийн зэмсгийг ч гэсэн ер нь бол дэлхийд дахинд гаргах тэрийг гадны иргэд сонирхож тоглож сурах бид нар өөрснөө гадагшаа явж илүү одоо энэ дэлхийн стандарт хөгжмөнтэй хөл нийлүүлээд энэ дэлхийн сонгодог хөгжмийн одоо нэг энэ морин хуур гэдэг бол монголчууд өөрийнх нь сонгодог хөгжим шүү дээ ер нь бол. Тэгэхээр дэлхийн нийтэд таниулна гэдэг бол маш чухал ач холбогдолтой ер нь бүхий л улсаар өөрөө ийм л бодлогыг баримталдаг шүү дээ ер нь алсын хараа бүхэл юм нь
нөгөө өөрийн соёлыг одоо түгээн дэлгэрүү. Тэрнээс ингээд чи зөвхөн монголчуудын Монгол дотроо тоглоно ч юм уу гадны хүнийх юм зааж өгөхгүй гэдэг ингээд байлгаад байвал юм чинь бас нэг талаас өөр өсгөл. Хүмүүрийн зөвлөх харилцан идэлгүй. Зарим нь зөвхөн өөрийгөө ялахыг хүсдэг бол зарим нь өрсөлдөгчөө ялахыг, нэгдмэл байхыг, мөрөөдөлдөө хүрэхийг, өөрийгөө бусдад батлан харуулахыг зорж байдаг. Харин таны зорилго юу вэ? Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. Энэ нэг юм асуу. За би танаас эхлээ хийц асууя. Морин хуурын хийцийн талаар ер нь яаж ийд ямар материал ордог одоо тэгэл нөгөө адуу нэдэл сүүл мүйл гэж ярьдаг шүү дээ. Одоо бол ийм утсаар хийдэг болсон гэсэн гэл ер нь хийцийн талаар бид нар яагаад тэгэхээр ялтгүй ингээд морин хуурыг бол сонирхдаг хүмүүс за хийцийн бол асуудаг. Тэгэхээр энэ тал дээр ер нь хэрхэн яаж тайлбар өгвөл ер нь зүгээр юм бэ? Хийц талаас нь. Яг нь морин хуурын уламжлалт урлал бол өөрөө техникүүдэн эхлэх ч юм уу энэ морин хуурыг, суухан хуурыг за тэр дөрвөн чигтээ одоо маш олон төрлийн юм хуурууд байгаа штэ. За энэ хууруудыг хүн өөрөө л гэртээ байж чад юу н хийдэг гэсэн гэж ярьдаг тийм домгууд бол би. Яг хуу дараа нь болохоор тэрхээр маш сайн одоо юм хүжим уралдаг те тухайн нутаг ус хошуу дамнан одоо ингэж хүнээр сайн одоо жишээлбэл сайн одоо уйдаг байсан хүлгийн хээ ч юм уу тийм ээ дээл сүүлнээс авч гэртээ юм хөглөхийн тулд одоо тийм хүнээр хуур хийлгдэг ч гэдэм ийм уламжлалууд байна. Ер нь бол уламжлалт аргаар монголчууд хуурыг яаж хийдэг байсан бэ гэхээр мэдээж нэгдүгээр бид нар бол ямааны арьс юм уу тэмээний арьсаар ширэн цартаа бол ийм ингээд дөрвөлжин гараа манд баг барьж бол ийм ширээр хуураа хийн. Тийм учраас ширэн цартаа хуур байдаг учраас тэр чи одоо байгаль дэлхийн одоо тэр өөрчлөлтийг хүртэл маш сайн мэдэрч байгаа шүү дээ. Одоо хуурын хөг алдраал эхлүүл за энэ удахгүй байгаль дэлхий жоохон борошхнэ ч юм уу тий жоохон тэнгэр муудахнэ гэдэг мэдэрдэг аж жишээний одоо юм байгалийн юмнууд дээр ашиглаж байгаа байхгүй. За тэр ялангуяа энэ морин хуурын хийц дотроос хамгийн чухал юм нь цар ном одоо чавтас гур гэж байгаа. Ном чавтас хоёрын хялгасыг бол заавал адууны сүүлээр хийнэ. За адууны сүүлээр хийхдээ азарганы сүүл болдгоо гэж ярьдаг. Ер нь бол уламжлалт гэдэг. Азарганы сүүл нь илүү бүдүүн ширхэгтэй байдаг учраас дуу хоол тэгж төдийлэн саяхан уянгалж бол гардаггүй. За гүүний сүүл бас болдоггүй. Гүүний сүүл яг нь шээсэндээ их түлэгцэн байдаг учраас царгаа дуутай болдог гэдэг гэж бас ярьдаг. За яг нөгөө морины одоо сүүл гэтээ ер нь нэг хаа хамаагүй морины хялгасаар ч бас ихгүй л дээ цагаан морь байвал тэр тусмаа морин хуурын хялгас бол цагаан ангийн хялгас байх нь элбэг шүү дээ тий. Тэгэхээр цагаан морины юм уу бор морины бүгийн морины одоо ийм сүүлийг авч хийдэг. Тэгтээ авахтаа сүүлийг нь хайчилж юм тастаж авдаггүй гэж суугалж авдаг. За авахтаа сүүлнийхэн сод хэсэг гэж байдаг. Сүүлний яг гоё тэр гол бийж идэг бүхэл хэсгээс суугалж бол авдаг. За ингээд зүүн гар талынхыг нэрэ бүдүүн баруун гар талынхыг нарийнхан буюу одоо цөөхөн ширхгээр ингэж дил сүүл авч одоо ингэж. За өгсөн морины сүүлээр хийхгүй ч гэдэм үү тий. Ер нь бол тийм уламжлал байдаг л да. Их ялангуяа их л хийж байгаа, морин хуур хийж байгаа, чавтас идэх хүмүүс өгсөн морины сүүлээр хийдэггүй. Ичинд юм уу, ядлагаанд орсон морины сүүлээр хийдэггүй гэх мэтчлээ. Тийм болохоор одоо монголчуудын дунд одоо хүртэл тийм уламжлал байдаг шүү дээ. Ялангуяа одоо ингээ хөдөөгөр явж байгаа баруун монголчуудын дунд арай илүү төлхөө харагдаад байт юм да. Ингээ сайн одоо мориныхоо дил сүүлийг авч хадгалдаг. Тэгээ жишээлбэл арилжахаар болох юм бол тэндээсээ туг ус заавал авч ингэж хадгалдаг. Ингээ нэх урт төснүүдийг ингээд гэрээрээ багсаатлан бүгдийг нь нөлгцэн буян хишиг хиймрийг нь авч байгаа гэж одоо ярьдаг. За зарим газар одоо тэр ихтгэл зөвхөн одоо морины сүүлч биш одоо юу гэдэг юм зөвхөн хонь малныхаа хүртэл одоо тийм ээ халуун хошуутай малны хошууг нь өдөртөгтэй адилхан сүүлийг наваад одоо чагтахнаасаа ингээд бүгдийг нь сайхан уйцсан байдаг шүү дээ. Жохон хялгас аваач үл. Тэрний нэг бол байм шиг. За тэгээд тэр дундаа сайхан жороо морь, хурдан морь, тэ сайхан алхаатай морь, тийм морьдуудын сүүлийг авч морин хуур хийвэл илүү сайхан уянгат дуутай ийм сайхан морин хуур болдгоо гэж ингэж үздэг. Тэгэхээр ном чавтас хоёрыг бол заавал морины сүүлээр хийнэ. Одоо л яг нь бид нар нөгөө сатурк ашиглаж болцсон л та. Тэгэхдээ сатуркын утастай хуур яг хялгсан утастай хуур хоёр чинь
сонсоход бол бүр тэнгэр газар шиг шал өөр л дөө. За тэгээ модон цартай хуур, ширэн цартай хуур хоёр бас шал өөр. Тэгэхээр ялангуяа ер нь бол заавал хөгжимчин биш энийг судалдаггүй хүн байсан ч гэсэн сонсоод угаасаа ойлгохоор. Тэг яг одоо бидний энэ тайзан дээр тоглоод байгаа морин хуур бол өөрөө маш гайхамшигтай хөгжим. Морин хуур бол ерөөсөө их л морин хуур, сувган хуур ялгаа авахгүй бүгдээрээ л морин хуур. Тэгээ энэний энийг ялгааны өгөхөр морин хуур одоо бүдүүн тал нь зүүн талдаа, нарийн тал нь баруун талдаа. Их л болоод ирэхээр солбоо байхгүй. Нарийн тал нь зүүн талдаа, бүдүүн тал нь баруун талдаа гэдэг байхгүй. Нотны хөглөгөө нь арай өөр. За морин хуур тоглож сурахад ер нь багцааны хэр хугацаа шаарддаг вэ? Практик талаас. За одоо мэдхгүй юм да. Тэрийг одоо янз л гэдэг байх. Би бас багада морин хуур тоглодог гэсэн байхгүй. Тэгээ ээж маань намайг морин хуурын дугууланд бас явуулаад тэгээ би 800 жил 800 морин хуурчаар хүүхэд багтаа 2006 онд тий таны нэг зураг байдаг шүү дээ. Дундаа ингэж авахтаа тийш дээ нэрэд нэг зураг фейсбүүкээр тавьжсэн санагдаж байна. Тэгэж морин хуураар орж ил. Тэгэхэд би морин хуураар эн чинь морин хуурыг тоглож сурна гэдэг чинь яг ямар төвшөнд хүрж ижиг сурсан гэж хэлэх вэ гэдгээс л болох байх. Жишээлбэл тоглоод нэг ойр зүрийн ая тий нэг Монгол аялгау тоглодог, үүлэн бор тоглодог болсон өнөө би тоглож сурсан гэж үзэх юм уу? Аль эсвэл нэг нотоо сурчаа маам наашир тоглодог болчоо тоглож сурсан гэж үзэх юм уу? Энд чинь бас их дотор ялгаатай шүү дээ. Гэхдээ яг ихэнх би нэг үүлэн бор тоглолтлоо ч юм уу Монгол аялгау, эхлэх шиг энэ төр тоглож суртлаа нэг 2 жил болсон юм уу? Тэгээд тэр чин цагаан суур муур гэдэг ингэ чинь бас хөөхөн сургалт чинь ингээд шат дараатаар хөнгөнөөс хүндрүү ингээд тоглож сурдаг. Тэгээд зарим хүмүүс болохоор чин ялангуяа энэ баруун монголчуудын тэр одоо ялангуяа баядуудын дөрвдүүдийн айгүй их хуураар их тоглодог газар бол хүүхдүүд нь ерөөсөө өө юмэг харж байгаа л сурна штэ тэр чинь ерөөсөө нэг бариулаад заа чи суу энийг тоглол одоо за нэг татаад за доорой гэх тийм сургалт байхгүй штэ. Ерөөсөө гэртээ барьж байгаа л эмээгийн тоглож байгааг хараад ингээл за хурмын яа тийм байна ингээд сурдаг. Бас нэг ялгаа нь одоо тайзны морин хуур, модон цартай морин хуурыг бид нар хурмсныхаа толоогоор тоглодог. Эхний 2 хуруу 7 хур дунд хуруу бол хумсны толоогоор. За ядам чигчийн хуруу болохоор өндгөөрөө. Гэтэл одоо тэр их л хуурыг болохоор 4 хураан дөрүүлээ өндгөөрөө тоглодог байхгүй. Зөвхөн дээр нь дарах маягаар жоохон ялгаа юмнууд бол бий. Тэгээ энэ баруун монголчуудын дунд бол энийг харж байгаа л ямар нэгэн хөглөгөө ч юм уу те нэг тийм юм шаардлагагүй шууд сонсголоороо тоглож сурдаг болохоор хүүхдүүд ч угаасаа нэг хуураа бариагүй ч гэсэн эмээгээ хажууд байж байгаа л нэлээд ингээл орон гарan эмээ тоглохтой тоглоод харахтаа хараад ингэж явж байгаа л нэг хуураа барьж байгаа л хэд татаад сурчт юм байл л шүү дээ. Тэгээ би өнгөрсөн зумбаас дээр увсын баядуудын танд судалгаанд явж байгаад тэр нэг хөөхөн их л тоглож байгаа охин дээр таарсан. Тэгээ чи яг хэдэн жил сурж байгаа гэсэн насаараа л сурж байгаа гэдэг. Тэгээ тэр чи яг эмээг хажууд насаараа л өстой байж байгаа. Чи хэдэн настай гэхээр 10 настай. Тэгэхээр насаараа л сурж байгаа гэдэг. Тэгээ айгүй хөөрхөн ингээл эмээ нь бол хажууд нь заримдаа ингээл хамт дагуулж татаж өгөөл. Тэгээ овоо хөөрхөн дурлаад эхлэхээр нь тэр хүүхдэд шинээр ингээд өөртөө зориулж их л бэлдэж өгд юм байлаа. Тэгээ эхлээ бэлдэж өгөөл нөгөө хүүхд чинь тэгэл дуртай үедээ тоглож байгаа л тэгэл нэг мэдгээд эхэлж юм байна. Тэгээ тэр яг ерөөсөө нэг юм морин хуурын сургалтанд суугаагүй хүнээр заалгаагүй хэрнээс үнэхээр гоё тоглодог, татлаг татдаг, үнэхээр гоё тоглодог юм өлөө уламжлагч нар бас байна. Хараа биширмээр. Тэгээ тэр хуурандаа хүний өөрийн өгөгдөл нь бас авьяас бас нөлөөлдөг юм байна гэж би бодоод байгаа байхгүй. Тэр чинь аягүй чухал. За баярлалаа. За миний асуултууд л ерөөхдөө дууслаа. Танд магадгүй нэг энийг нэг ярьчих байсан да, энийг нэг хэлчих байсан да гэсэн зүйл хэрвээ байвал нээлттэй. Яг хоёулангийнх нь одоо энэ ярилцлага бол дандаа нэг танин мэдгүйн төвшөнд л явдаг шүү дээ. Манай судлаач нар бол морин хуурыг маш олон талаас нь маш гайхамшигтайгаар судалсан байдаг. Хамгийн сүүлд миний мэдж байгаагаар одоо Суйсын соёл урлаг судлалын хүрээлэнгийн магистрч судлаач бол өөрөө докторийн зэрэг яг энэ эхлийн татлаг гэдэг дээр бас хамгаалсан санагдаж байна. Ер нь бол яг энэ хөгжим судалгаа тэр дундаа морин хуурын судалгаа бол нэлээд өргөн дэлгэр хийгдсэн. Тэгэхээр бид нар бол яг энэ язгуур урлаг тэр дундаа энэ уламжлалт морин хуурын урлаг тэгээ морин хуур юунд ач холбогдолтой энэ бол ерөөсөө хүний хамгийн чухал зүйл нь хүний сэтгэлийг баясгах.
ерөөсө хөгжим гэдэг бол уран сайхны ойлголт шүү дээ, тийм үү? Сайнны ойлголт дээр сайхны тухай ойлголтыг нэмжээж энэ бол урлагийн тухай ойлголт бий болж байгаа асуудал. Тэгэхээр монголчуудын урлаглаг сэтгэлгээ бол өөрөө байгаль ахуйгаасаа, заншлаасаа салшгүй холбоотой. Тэгэхээр бид нар ерөөсө морин хуурыг зөвхөн хөгжим гэж үлээж авах боломжгүй. Ерөөсө тэгэхээр энтэй холбоотой ямар хорой зэрэг вэ? За ядаж морин хуурыг газар хүргдэггүй ч юм уу, тийм ээ? Хамаагүй хүн дамжуулдаггүй. За морин хуурыг заавал дээш нь хоймор залдаг амтай гэж үздэг. За ялангуяа тэр номыг нь газар энэ төр бүр хүргэхгүй шүү дээ, тоглохтой өвдгнөөс доошоо гаргахгүй ингээд олон янзын юм хорой цээрүүд хүртэл бий. Тэгэхээр бид нар бол яг хөө ихний ээлжин танин мэдгүй хүрээнд ярьж байгаа учраас манай үзэгчид бас энийг илүү сонирхол маш олон судлаачдын зохиол бүтээл судалгаанууд би монголчуудын биш гадны судлаачид маш их сонирхож судалсан байдаг. Тэгээ энэтэй холбоотой монголчуудын өөрсдийн ч анзаараагүй их гой дүгнэлтүүдийг хүртэл гаргасан байдаг. Тэгэхээр ер нь бол зөвхөн ингээд бид нар чи хүнээс үг сонсчод ингээд өнгөрөх биш илүү сайн лавшруул судалдаг уншдаг юм байгаасаа гэдэг. Миний яриаггүй маш олон зүйлүүд үлдсэн. Тэр болгоныг бас өөрснөө олж мэдээд уншаад бид нартай бас сэтгэлдээ хуваалцаад ингүүл бүр илүү талархалтай байх болно л гэж хэлмээр байна да. За баярлалаа. За хүмүүс үзэгчтэй манай Free подкастын цахим сургууль төрийн бус байгууллагатай хамтарч хийж байгаа подкастын ээлж дугаар энэ түрээд жаргаж байна. За бидний дараа нь олон гоё сэдв хүлээж байгаа. За соёл судлаач Гэрэл Мага завтай байна гэж найдаж байна. Өшөө олон сэдвэр бид нараас ярилцсан. За ингээд энэ удаагийн дугаар энэ түрээд жаргаж байна. За ингээд бүгдэнд нь амжилт хүсье. Баяртай. За таны бас судалгааны ажилд амжилт хүсье. За баярлалаа.